Soul Sisters давтаа морил Нора байна. За өнөөдрийн дугаараараа бид сүнслэг зам мөрийг хөөж явахдаа нийтлэг гаргадаг 7 төөрөгдлийн тухай ярилцсан. Энэхүү 7 төөрөгдөл нь гаднаасаа маш сүнслэг мэт харагддаг хэрнээ үнэндээ таны сүнслэг өсөлт хөгжилтийг удаашруулж идэг. Хэрв та сүнслэг замд явж байгаа бол энэ бичлэг танд маш их цэвэр тунгалаг тодорхой байдлыг авчирна гэж итгэж байна. Нэгдүгээрт сүнслэг байдал бол өөрийн одоо байгаа амьдрал дээр нэмэх биш хасах тухай байдаг. Орчин үед сүнслэг байдал гэдэг нь өдөр бүр бясалгах, йог хийх, батламжууг хэлэх, шин зан үйл нэмэх гэж ойлгодог. Гэхдээ жинхэнэ өсөлт нэмэхээс биш хасахаас эхэлдэг. Жишээ нь хүмүүс сүнснээс эрэлтийгээ сүнслэг өсөлт хөгжилтийг хөөгөөд явахаараа за одоо би бяцлал йога хийх хэрэгтэй, батламж үгсээ хэлнэ гэд өөртөө стресс ачаал үүсгэдэг. Тэгэхээр эхлээд бид нар яагаад бяцлаглыг хийгээд байгаа юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид нар альваа өөрт хэрэггүй зүйлсээ хасахын тулд бяцлаглыг эхлээд хийж байгаа. Бясалгал гэдэг нь ерөнхийдөө анзаар ухамсартай байхыг хэлж байгаа. Яаж ийнэ гэхээр таны дотоод бодол, таны сэтгэл хөдлөл ямар төвшөнд байна вэ? Танд хэрэггүй ямар ихтгэл үнэмшилтэй нийгмийн програмчлал хүмүүсийн хүлээлтээс ирсэн хэрэггүй эд хогшил хүртэл байна вэ гэдгийг бид нар анзаарахаас ухамсарт амьдрал руу орохоос эхэллээ. Сүнслэг байдал дурлаж эхлэхдээ одоо төрүүлэн олон тооны худалдаж авах, мандала гэртээ өлгөөхтэй йог хийж эхлэхээс илүү хамгийн эхлээд өөрт хэрэггүй зүйлсүүдийг хасах хэрэгтэй. Тэгэхээр тэр хэрэггүй зүйлс нь танд хэрэггүй эд хогшил, танд хэрэггүй бодлууд, танд хэрэггүй итгэл үнэмшлүүд, таны биш хүсэл шунлууд, таны биш хүсэл мөрөөдлүүд. Хүн болгоно л үүнийг хийж байгаа болохоор, хүн болгоно л үүнийг худалдаж авч байгаа болохоор энэ ч ихсэн миний хүсэл мөрөөдөл, миний худалдаж авах зүйлийн жагсаалт нь байх ёстой гэж бид нэр итгэдэг. Гэвч энэ бол бас л хэрэггүй зүйл. Энэхүү хэрэггүй зүйлсийг яагаад хасах гээд байгаа юм бэ гэхээр компьютероор бол та олон ашиглахгүй байгаа програмуудыг нэг дор ачааллуулаад орхивол таны компьютер гацсан нэмж дахиж шинэ програм ачааллуулахад хэцүү шүү дээ. Яг түүнтэй адилхан та хэрэглэхгүй, танд хэрэггүй байгаа гэвч таны энергийг зарцуулаад өрөөд байгаа ямар зүйлс вэ? Тэр бүх цонхнуудыг, тэр бүх програмуудыг та нэг бүрчлэн хааж устгах хэрэгтэй. Түүндээ анзаарахтай болох хэрэгтэй тий. Тэгэхээр таны энергийг үрээд идэг, хэрэггүй хийдэг үйлдэлүүд, бодол санаа, сэтгэл санааны байдлуудыг та өөрөө таньж мэдэх нь таны сүнслэг байдалд орж байгаагийн ихний үүрэг гэж ойлгож болно. Түүний дараагаас хасах зүйлсээ хасаад эхлэхээр бид нар өөрсдийн төрөлхийн өвөрмөц тэрхүү нэгэн ерөнхий давтамж дэлгүүн дээрээ ирж эхэлдэг. Тэгэхээр та өөрийн өвөрмөц дахин давтагдчихгүй байдлаа мэдэрч эхэлдэг. Энэ нь яаж вэ гэхээр бид нар матриксийн програмчлал нийгмийн хүлээлтээс ангижирч байна гэсэн үг. Үүний дараагаар болохоор нэмэх зүйлсүүд нь аяндаа гарч ирдэг те. Танд лаа хэрэгтэй, танд мандала хэрэгтэй бол тэр бүхэн нь аяндаа танд зөөлнөөр л ирдэг. Тэрнээс энэ чулуу сайн, энэ энергийн лаал надад хэрэгтэй юм байна гэж худалдан авч өөрийгөө хасах зүйлээ хасаагүй, өөрийгөө сайн ойлгоогүй бахтай өөр дээрээ нэмж дахин өөрийгөө ачааллуулах хэрэггүй байдаг. Та дахин нэмж гацаад байгаа компьютер дээрээ шинэ програм суулгах гад үзээд байгаатай л яг адилхан. Таны шинэ суулгаж байгаа програм хүртэл бүрэн бололцоогоороо сайн ажиллахгүй, маш их гацна. Тэгэхээр өөрийнхөө орон зайг цэвэрлэх тийжиж шин зүйл суух орон зай нь үүснэ гэж ойлгох хэрэгтэй. Энэ нь яг гэр цэвэрлэхтэй л адилхан те. Шин тавилга авахын өмнө хэрэггүй тавилга хуучин зүйлсээ гаргаж гэр орноо цэвэрлэх шаардлагатай дээ штэ. Яг түүнтэй адилхан байна. Сүнслэг байдал бол нэмэх биш хасах тухай байдаг. Юуг хасах гэж байна вэ гэхээр жинхэнэ таныг халахалж байсан бүхнийг тайлах, хасах тухай. Үүний дараагаар яг танд хэрэгтэй нэмэх шаардлагатай зүйлсүүд нь та манифест хийгээгүй байхад, та хүсээгүй байхад өөрсдөө урсгалаараа ирдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. За хоёрдугаар төөрөгдөл болохоор эго үхдэг гэдэг төөрөгдөл. Эгог үхэх ёстой гэж ярьдаг. Гэхдээ эго бол дайсан биш. Эго бол таныг би гэсэн мэдрэмж, таны хил хязгаар, таныг хамгаалдаг механизм юм. Үүн дээр нэг жишээ аваад хэлэхэд болохоор хэрэв бид өвчнийг мэдэрдэг тархины хэсэг маань гэмтээд өвчин мэдрэхээ болчих юм бол гараа зүсэх, биеэ түлэх гэх мэтчлэн зөндөө олон байдлаар өөрийгөө шархтуулсаар аваад эцэст нь халдвар аваад өхөж хүртэл болно шүү дээ.
Тэгэхээр эго бол яг үүнтэй адилхан таны бие махбодын аюулгүй байдлыг нэгдүгээрт хамгаалж идэг, хоёрдугаарт сэтгэл зүйн аюулгүй байдлыг хүртэл хамгаалж идэг аа. Тэгэхээр эгоны том жижиг гэж ярихаас илүү эго нээлттэй эсвэл хаалттай гэж байдаг. Эго нээлттэй үед яадаг вэ гэхээр нийтийн ухамсар, нийтийн сүлжээнд холбогддог. Нийтийн сүлжээнд холбогдох үедээ бусдыг яг өөрийгөө мэдэрч чаддаг. Бусдын хүүхдийг өөрийнхөө хүүхчийг мэдэрч чаддаг. Тэгэхээр бид нэр өөрийнхөө эгог таньж мэдээд нийгмийн сүлжээнд холбох нь маш чухал юм. Хаалттай эготой үед бидэнд юу болдог вэ гэхээр бүх зүйлээс өөрийгөө хамгаалж эхэлдэг. Бүх зүйл аюулын мэдрэмж тохиог өгдөг. Яг харшин шиг. Одоо харшил бол тархлааны систем энгийн зүгээр байгаль дээр байж идэг л тоос шороо цэцгийн тоосон зэрэг гэх мэт зүйлсийг буруу таниад аюултай юм байна гэж үзээд таны бие махбод дээр урвал гаргаад байгаа үйл явц шүү дээ. Яг түүн шиг эго хит мэдрэгшээд эго хаалттай байгаа үедээ болохоор бүх зүйлийг л аюул юм байна гэж үзээд өөрийгөө хаагаад бусдадтай өрсөлдөөд бусдаас өөрийгөө хитрхи тусгаарлаж эхэлдэг. Тэгэхээр эго нээлттэй буюу нийтийн ухамсарт холбогдсон, нийтийн сүлжээнд холбогдсон байгаа үед ямар байдаг вэ гэхээр хүний empathy, хүний сайн сайхан хүнд байж болох зан чанарууд дагаад нээгдэж эхэлдэг. Өөрийгөө шархлуулж, өөрийг чинь доромжилж байгаа хүнийг аюул гэж харахаас илүү энэ хүн өөрөө дотор асуудалтай, өөрөө тэр асуудлаа туулахад бэрхшээлтэй байгаа учраас надад ингэж хандж байгаа юм байна гэж хүлээж авч чаддаг. Өөр дээрээ хитрхи хүлээж аваад байгаа хүний эго хаалттай байгаа. Альва зүйлийг өөр дээрээ хүлээж авахгүй. Энэ бол байдаг л зүйл. Энэ бол миний далд ухамсараас манифест болон гарч иж байгаа учраас надад миний өөрөө анзаарч харж чадахгүй юу байна вэ гэж энэхүү бүтцийн дагуу таны бодол мэдрэмжүүд ажиллаж эхэлж ивэл таны эго одоо нийтийн ухамсартай холбоотой байна гэсэн үг. За 3 дугаарх нь болохоор гэгээрлийг эгоны нээлттэй байдалтай андуурах үе байдаг. Тэгэхээр манай энэ 3 дугаар төрөгдөл 2 дугаар төрөгдлөөс улбаалan гарч ийн. Бидний эго нээлттэй нийтийн ухамсартай холбоотой үед бол одоо маш хайрын бүгдийг хайрламар мэдрэмж төрж идэг. Бусдыг маш их хайрлаж, бусдад инэрэнгуй хандаж тусалж эхэлдэг те. Өөрийгөө өөрчлөн умартах үеуд байна. За ингээд үүнийгаа эгоныхаа нээлттэй тэлэлттэй байдлыг гэгэрэлтэй андуурч эхэлдэг. Таны дотоод дуу хоолой би арай өөр түвшинд байна. Миний ухамсар илүү өндөр түвшинд байна гэж хэлж эхэлдэг. Тэгээд эхлэхээрээ одоо надад гадаад байдал сонирн биш, надад мөнгө төгрөг чухал биш, миний ухамсар өөр дээд түвшинд байна гэд эгон хувцаа солиод дүрээ сэлсэн байгааг ойлгодгоо. Үнэн дээр энэ бол ингээ гэгээрээд байгаа биш, эгоны өөр нэгэн дүр юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрв та бусдаас өөрийгөө илүүд мэдрэгтэй, бусдыг ухамсарын түвшингөөр доогор гэж мэдрэх, шүүмжлэх хандлага гаргаж байгаа л энийг бол эго гэж бодох хэрэгтэй. Үнэндээ оршихуун байдалд нэгдмэл нэг байдалтай бол дээд доод, илүү сайн, илүү муу гэж байхгүй. Эд материаллык байдал танд сонирн биш боллоо гэд ухамсарын түвшинд мэдлэг, оюун ухааныхаа түвшнөөр өөрийгөө илүү гэж бодож ивэл ялгаагүй л тэр бол эго. Өмнө нь бид нар хин нэгний өмсөн хувцас барьсан гар утсанд атаархаж дээр гарахыг хүсдэг байсан бол одоо ухамсарын түвшингөөрөө дээр гарахыг хүсэх шунал хүсэл гэдэг нь бол бас л эгоны зүгээр л дүрээ хувилгаад илүү хувьсаад апдейт хийгдсэн хэлбэр юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Жинхэнэ гэгээр л бол бүх зүйл ижил юм байна, бүх зүйл нэг юм байна гэдэг тэр мэдрэх мэдрэмж юм. За дөрөвдүгээрх нь болохоор бас бидний маш их сүнслэг өсөлт хөгжилтийг хөөж явахдаа, сүнсний сэрэлт хийж явахдаа маш яг олон хүний гаргадаг нийтлэг төөрөгдөл алдаа байгаа. Энэ бол зөвхөн өндөр тавтамж долгионыг хөөцөлдөх high vibration only. Зөвхөн өндөр тавтамж долгионыг хөөцөлдөх. За энэ нь юу гэж вэ гэхээр өөрийн сөрөг мэдрэмжүүдээсээ цухтааж эхэлдэг. Гуниг уур уцаар өөрийгөө уурлахаараа яагаад уурлчваа, би ч одоо сүнсний сэрэлт хийцэн бясалгал яг хийдэг хүн, би уурлахгүй байх ёстой, ингэж болохгүй, эсвэл би муу сөрөг энергитэй газраар явж болохгүй гэд нийгэмд байж л байдаг бодит зүйлсээс цухтааж эхэлдэг. Тэгэхээр үүнийг өөрөөр spiritual bypass, зөвхөн эрэг мэдрэмжүүд дээр төвлөрөө сөрөг мэдрэмжээс цухтах spiritual bypass гэж хэлдэг. Энэ бол сүнслэг өсөлт хөгжилт хийгээд байгаа юм шиг гаднаа харагддаг ч дотроо маш аюултай үйлдэл. Учир нь хиймэл өсөлтийг харуулж байгаад гинт огцом унгаадаг. Тэгээд тэр унах үедээ ямар ч өсөлт хийгээгүй байсан бэ? Хийжсэн өсөлт нь хиймэл байсан байна гэдгийг ойлгодог. Им аюултай зүйл байдаг. Тэгэхээр яагаад бидэнд ийм сөрөг сэтгэл хөдлөлүүд
мэдрэгдэж таны амьдралд гарч ирж байна вэ гэхээр сүнслэг байдал амьдрал хоёр бол нэг л зүйл. Амьдрал тэр чигээрээ өөрөө долгион давтамж. Байнга дээшилж бас доошилж байгаа. Унсан бол дээшлэн, дээшилсэн бол унан гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй те. Тэгэхээр бид нар унж байгаа үед газ дээшээ босох аргыг хайж тухтааж болохгүй, унаж байгаа гэдэг нь таныг илүү дээд түвшний дээшээ аваачих гэж байгаа. Таны ерөнхий давтамж дэлгөөний өсгөх гэж байгаа. Таны ерөнхий давтамж дэлгөө өсчих юм бол таны одоо тэр доошоо ордог гуниг готрол зовлон хүртэл танд зовлон санагдгаа болно. Яагаад вэ гэхээр гуниг бол та хаана шархалсан, танд хаана эмзэглэсэн бэ гэдгийг харуулдаг. Уур хилэн бол та хаана хил хязгаарыг тавих хэрэгтэй вэ гэдгийг харуулдаг маш чухал сөрөг сэтгэл хөдлөлүүд байдаг. Тэгэхээр энэхүү сөрөг сэтгэл хөдлөлүүдийг мэдрэхгүй үүнээс тухтаагаас илүү мэдэрсэн тэрхүү мэдрэмжээсээ суралцаж ухаарах ойлгох үед таны давтамж дэлгөө автоматар өндөрсдөг. Тэгээд та аз жаргалыг дээгүүр давтамж дэлгөөтэй талархал, баяр хөөр гих гайхалтай мэдрэмжүүдийг мэдэрдэг ийм учир зүйн холбогдолтой байдаг. Тэгэхээр жинхэнэ сүнсний сэрэлт ухамсарт амьдрал бол та баяртайч, гунигтай, шаналлтай үедээч бүрэн бүтэн өөрийн биедээ орших чадвар альч сэтгэл хөдлөл бодлыг анзаарч мэдрэх чадвар байдаг шүү. За 5 дугаарт болохоор synchronicity-г хүчээр хайх. Ижил тоотой цаг харах бүрдээ одоо тэр тооныхоо утга учирыг тайлах гэж надад сахиусан тэнгэрүүд ямар мессеж өгч ийн гэдгийг анзаарах гэж оролдох. Зүүдлэх бүрдээ тэрхүү зүүднийхөө учирыг тайлах гэж хөөцөлдөж явах. Ижил тоотой цаг харна гэдэг маань үндэ юу вэ гэхээр таны бие, сүнс, оюун ухаан гурав нэгэн давтамж дэлгөөнтэй байж нийтийн ухамсарын давтамж дэлгөөнтэй нийцж байгаагийн илрэл болж synchronicity. 2 ижил давтамж дэлгөө нийлэх үед бид нэр ижил тоотой цаг бас санамсаргүй тохиолддог. Нэг хүнийг дурсахад тэр хүн нь шууд залгах ч юм уу иймэрхүү тохиолдлууд илэрж идэг. Харин тэр бүхний учрыг олох гэж хөөцөлдөх юм бол энэ нь цаагаараа юу хэлж байна гэхээр та өөрөө шийдвэр гаргаж чаддаггүй. Та өөрөө дотоод дуу хоолойгоо сонсохоос бас зайлс хийж байгаагийн нэг илэрлээдэг учраас энэ бүхнийг тэр болгоо их хөөцөлдөх хэрэггүй. Одоо энэ synchronicity буюу давтамж дэлгөөнүүд хоорондоо нийцсний үндсэн дээрээс танд илэрч гарч ирж мэдрэгдээд байгаа энэ гайхамшигтай тохиолдлууд бол таныг анзаараагүй үед таныг төсөөлөөгүй байдлаар таны өмнө утга учир нь ингэж нээгдэж танд ойлгогдчихэйдэг. Тэрнээс хариуг нь хайгаад байвал та цаг алдна өөрийн дотоод дуу хоолойноос холцоор байна шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. За 6 дугаарх сүнслэг төөрөгдөл маань юу вэ гэхээр бие махбодоо өгөөсгөх сүнсний сэрэлт хийсний дараа бүх зүйл асуудалгүй болно гэж боддог. Сүнслэг байдалд ороод бид нөр өөрийн ариун мөн чанар, ариун талаа хараад эхлэхээрээ бие махбодоо бохир заваа мэтэр бодож бие махбодын хэрэгцээгээ өгөөсгөж эхэлдэг. Янз бүрийн хоол дээр их шүүмжлэлтэй хандахтай хоол идэхийг муу, мацаг барихал сайн, секс хийхийг бол сүнслэг бус, бохир заваа, мөнгө бол эгоных, амарж ивэл өөрийгөө залхуурж ийн гэж мэдэрч бодох гэх мэт. Иймэрхүү өөрийн бие махбодын хэрэгцээгээ өгөөсгөж эхэлдэг. Гэвч бид нар юу юм бэ гэхээр сүнслэг оршихуунууд бие махбодоор дамжуулан туршлага хөрөнгөлүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр бие махбод бол бидний салшгүй нэг хэсэг, бидний ариун сүм мөн бидний биомашин, ариун биомашин. Тэгэхээр үүний хэрэгцээг үл тоомсорлох боломжгүй. Spirituality буюу сүнслэг байдал гэдэг нь бол mind body soul буюу бие махбод, оюун санаа, сүнс гурвын зохицол, нийцэл. Энэ гурвын зохицол, нийцлэл дээр мастер болох тухай байдаг. Тэгэхээр бид бие махбодын хэрэгцээгээ өгөөсгөж өлсөх, ядрах, сулдах, аюулгүй байдлыг хүсэхтэй энэ бүгдийгаа ерөөсөө өгөөсгөж болохгүй. Энэ бүгд нь доголдол та сул дорой байгаа болохоор энэ бүхнийг хүсэж байгаа гэсэн үг биш. Яагаад гэвэл энэ бол зүгээр бие махбодын хэрэгцээ. Тэгэхээр үүнийг яах хэрэгтэй юм бэ гэхээр бид нар сүнслэг сэрэлтийг сэрсэн хүмүүнлэн бол өөрийн бие махбодын хэрэгцээг ухамсартайгаар зохицуулж сурах нь хамгийн том сүнслэг практик. Бясалгал хийхээс илүү, йогигээс илүү хамгийн том танд сүнслэг хүсэл төвчлөлтийг авчрах практик бол бие махбодын хэрэгцээгээ ухамсартайгаар хангаж сурах. Үлссэн бол өөрт яг хэрэгтэй, яг таны бие юу нэхэд байгаа тэр хоолыг өөртөө өгч сурах. Тэр хоолыг ухамсартайгаар хайр дүрэн хийж сурах. Тэгээд үүнийгээ дараа нь ухамсартайгаар хайр дүрэн идэж сурах. Энийг хүртэл одоо би өөртөө хэрэгжүүлэх гэдэг надад маш хэцүү байдаг. Хөвчлийн нь бол ганц бие хүмүүст маш их тохиолддог. Ганц бие хүмүүс яадаг вэ гэхээр уцаа үзэж хоолоо иддэг. Энэ бол бидний ухамсаргүй хоолтын нэг гэх жишээ. Хооллох, бэлгийн харилцаанд орох, мөнгө олох, амрах энэ бүгд нь
бол маш сүнслэг ариун практик дадлах шүү. Энэ бүхнийг маш сайхан ухамсартай хийж сурах нь одоо бидний сүнслэг хүсэл төвчлөлтийг өөр төвшөнд аваачж идэг хамгийн өдөр тутамдаа хийж болох ойрхон үйлдэлүүд байдаг учраас энэ бүхнийг маш сайхан анхаарах хэрэгтэй. Тэгээд үүн дээр нэмж хэлэхэд бол бидний сүнс сэрлээгээд бидний бүх асуудал алга болно гэдэг бас нэгэн төрөвтөл байдаг. Бидний сүнс сэрлээгээд бидний амьдрал тохиолддог сорил бэрхшээлүүд бол алга болохгүй. Яагаад гэвэл сорил бэрхшээлийг муу зүйл гэж бодож болохгүй. Энийг биднийг дараагийн түвшинд авчирч байгаа, өсөлтийг авчирч байгаа хичээл сургамж учраас энэ хизээж тохиолдохоо зогсоохгүй. ертөнд дандаа таны төлөө байдаг. Хэрв энэхүү сорилтууд ирэхгүй бол та цаашаа өсөж хөгжихгүй учраас танд ертөнд хайртай болохоор асуудал сорилтуудыг таны давж туулж чадах зүйлсийг илгээж идэг. Тэгэхээр бидний сүнс сэрлээгээд энэхүү сорилтууд алга болно гэсэн үг огт биш. Харин энэхүү сорилтыг дахин эрүүлэхийг нь зогсоож болно. Нэг зүйлээ сураад нэг зүйлээ ухамсартайгаар ойлгоод тэгвэл тань дараагийн илүү сонирхолтой өөр төвшний гайхалтай сорилт ирдэг болно. Тэгээд тэрхүү сорилтоо өөр өнцгөр хүлээж авах те энэ бол тийм ч муу зүйл биш байсан байна. Энэ намайг зовоох гэж ирсэн зүйл биш байсан байна гэдэг харах өнцгөр хандаж үйлдэл гаргах хүртэл бидний сорилтууд ирж байдаг юм шүү. Тэгэхээр сүнсний сэрэлт хийлээгээд асуудалгүй болдог гэсэн үг биш ээ манайхаа. Бичлэг таалагдж байл манайхаа subscribe товчоод дараарай. За хамгийн төгсгөлийн 7 дугаарх нь болохоор багшаас багш руу өсчих. За сүнсний сэрэлтийг ингээ эхлүүлэхээр бид нар мэдээллээр маш их дутагдаад маш их сурах хүсэлтэй байдаг. Энэ бол их сайхан зүйл тий сурна гэдэг бол тэгээд бид багштай болдог. Багш бол үнэхээр хэрэгтэй үедээ маш их тусалж биднэрт олон зүйлийг ойлгуулж өгч идэг гайхамшигтай багш гүрэн нарын алдар улам дээр болох болтугай. Тэгээ шав бэлэн болоход багш өөрөө ирдгээ гэдэг энэ бол үнэ. Гэвч аль хэдийн сүнслэг сэрэлтийн эхний үе шатаад туулчаад зарим хүмүүсийг ажиглахад болохоор дахиад нэг багшаа нөгөө багшаар солиол ингээ яваад идэг. Яг үүндээ бол жинхэнэ багш бол таны дотоод сэтгэлд байдаг. Жинхэнэ багш бол таны дотор л байгаа. Жинхэнэ багш хин юм бэ гэхээр таны дотор мэдээд байгаа мэдлэг дээр нэмэх нь мэдрэх буюу та тэрхүү мэдлэгээ үйлдэлээр баталгаажуулан туршиж үзээд түүнээсээ ухаарал авах нь таны жинхэнэ багш байдаг те. Танд за үүнийг ингэж хийд юм аа, тэрийг ингэж хийд юм аа гэж хэлдэг багшаас илүү таны өөрийн үйлдэл байдаг. Та үйлдэл хийгээд амьдрал дээр туршлагажаад хүмүүстэй харилцаанд ороод явж байхдаа та хамгийн ихийг сурж үнэн мэдлэг зөвхөн танд үнэн ертөнцийн үнэн мэдлгүүдийг олж авч идэг учраас та өөртөө л яг жинхэнэ багш нь байх боломжтой. Тэгэхээр сайн багш нар бол яг хэрэгтэй үедээ хэрэгтэй байдаг. Гэвч нэг багшаа нөгөө багшаар солиод зөндөө олон жил явцсан хүмүүс байдаг. Нэг сургалтаас нөгөө сургалт руу шилжээд сураад л байдаг. Гэвч одоо цаг нь болох үед бид нар сурсан зүйлээ түгээх хэрэгтэй босдод та тий. Сурсан зүйл дээрээ тулгуурлаад үйлдэл хийж иж тэрхүү таны сурсан зүйл танд гэрэл болон үнэн мэдлэг болж шингэж та тэр мэдлэгээрээ дамжуулан сорилтод авч тэр нь тавтагдаад байдаг сорилт чинь дуусаж нэг карма хаагдаж өөр ухамсарын түвшинд гарч байгаа ийм процесс явагдаж байгаа учраас багшаас багш руу өсчих тий сургалтаас сургалт руу онлоос онл руу явах нь бол энэ бол жинхэнэ сүнслэг өсөлт хөгжилтийг танд авчирч чадахгүй. Үүн дээр нэг зүйлийг хэлэхэд болохоор бид нар үүний оронд одоо community маш чухал. Амьд харилцаа чухал гэдэг. Багш сурагч гэхээс илүү бидэнд амьд харилцаа чухал. Бусад ижил зүйлийг зориод сүнслэг өсөлт хөгжилтийг хийгээд байгаа хүмүүст юу тохиолдож байна? Мэдээлэлээ солилцохтой бид нар аль төвшөнд хаана явж гинэ вэ? Та өөртөө зөв зам мөрийг хөөж гинөө? Шинэлэг мэдээллийг солилцоход бол community маш чухал байдаг. Тэгэхээр Soul Sister community буюу төлбөртэй групптэй нэгдээрээ манайхаа бичлэгийнхаа доор групп руу нэвтрэх линк төлбөрийг хэрхэн төлөх талаар оруулна. Тэгээ манай Soul Sister community-ха хагас өдрийн оройн 8 цаг болгонд онлайн уулзалтыг хийгээд онлайн уулзалтан дээрээ бас залбирж байгаа. Залбирлыг бол ерөөсөө шашны зан үйлтэй андуурчлахгүй. Энэ бол бурхан буюу дээд тухамсартайгаа шууд холбоо тогтоох юм хүчтэй зан үйл гэдэг. Тэгээ манай community-ийн гишүүд бол энэхүү залбиралд одоо маш сайхан сэтгэл ханамжтай мөн Google Meeting-тэй ороод залбирлаа хийсний дараа дандаа сайхан зүйл тохиолддог шүү гэдэг ингээд давтамж дэлгөөн маш өндөрсөн мэдэгдэж ингээд сэтгэл бүр үнэхээр дүүрэн байгаа. Тийм учраас та яагаад ч гэсэн нэгдээсэй гэж хүсэж байна. Төлбөртэй групп хүмүүс мөнгө төлөөд ордог учраас маш цэвэрхэн тэгээд яг л мэдээлэл авч болох үз
тийм орон зай байгаа шүү. За тэгээд бичлэг нь таалагдсан танд тодорхой байдал руу энэхүү бичлэг хөтлж чадсан бол subscribe давчаад дараарай. Найзуудаа илгээгээрэй, сэтгэлээ үлдээгээрэй. Та хэдтэй маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая.